За саналаа хэлээд явчих. За мэдээж хэрэг юуны өмнө нийслэлийн энэ агаар орчны бохирдол авто замын төвжирэл за иргэдийн амьдралын чанарыг дэвшүүлэхэд чиглэсэн энэ томоохон төсөл хөтөлбөр эхлэхээр за хэрэгжихээр за яг энэ одоо асуудал орж ирж байгаад бол маш одоо таатай байгаа. Тэгээд дэмжиж байгаа юуны өмнө бас протокол тусгуулах зорилготоос хэлэх нь зүүрэг байх гэж бодож байна. Тэгээд нэгэнт бид нар бас энэ цэцэрлэгт хүрээлэнгийн талаар ярьсных өөрийнхөө саналыг бас хэлэх гэсэн. Ер нь энэ цаашдаа энэ хотын зүрх болсон үндсэн цэцэрлэгт хүрээлэнг за илүү хөгжүүлэх хүүхэд залуучууд за гэр бүлүүд цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн байдлыг нь улам сайжруулах шаардлагатай юм шиг бол санагддаг. Тэг өнөөдрийн энэ цэцэрлэгт хүрээлэн бас үйл ажиллагаагаа алдагдуулахгүй за иргэдийн эрх ашиг хангаж ажиллахыг бас үе үеийн одоо удирдлагууд нь ялангуяа одоо энд манай одоо нийслэлийн эрдэнэ урлагийн төлөөлөгч, оюун зул төлөөлөгч бас энэ үндсэн цэцэрлэгт хүрээлэнг тал талын эрх ашиг хангах тал дээр бас маш сайн ажилласан гэж бол би боддог хувь төлөөлөгчийн хувьар. За одоогийн байгаа удирдлагууд ч гэсэндээ бас сайн авч яваа гэж бол бас харж байна. Гэтэ яг цэцэрлэгт хүрээлэнг илүү концепцийн хүрээнд сайжруулах, за жуулчид татах, дээрэс нь за Улаанбаатар хотын зайлшгүй нэг үзэх ёстой ийм газруудын нэг болоосоо гэж бол хүсдэг. Бид нэр дулаархаар төв талбайдаа зүлэг тавьдаг, тэрэ бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхэд залуучууд, гэр бүлүүд, хүүхдүүд маш ихээр очдог. Тэгэхээр энэ нь одоо юу гэсэн үг вэ гэхээр Улаанбаатар хотод ногоон байгууламжийг нэмэх зайлшгүй шаардлага үүсэж байна гэж харагдаж байгаа гэсэн үг. За ялангуяа ботаник гарден бас нэмэх шаардлагатай. Ер нь ногоон байгууламжийн талаар нэгэнт ярьж байгааг бас энэ манай Сүхбаатар дүүргийн 9-р хорооны талаар бас зайлшгүй ярих шаардлагатай. За Сүхбаатар дүүрэг бол төвийн дүүрэг. Гэхдээ ногоон байгууламжийн хувьд бол одоо маш дутмаг ийм дүүрэг байгаа. За тэгээ нийслэлийн засаг дарганы зүгээс яг ногоон байгууламж нэмэх тал дээр 9-р хороонд за газар чөлөөлтийн одоо ажлыг эхлүүлээд за ногоон байгууламж бас нэмэх одоо нэмэхээр болсон маш таатай байгаа. Тэгээд энийг бас нийслэлийн эрдэнэ урал шууд дамжуулдаг. Тийм ч учраас бас протокол тусгуулж нэгдүгээрт, хоёрдугаарт за иргэддээ бас мэдээллийн журмаар 9-р хороонд ногоон нур орчим за ногоон байгууламж нэмэх болсон талаар бас хэлэх нь зүүн хэрэг юм болов уу гэж бодож байна. За ингээд санал хэлж дуслаа, баярлалаа.